Financial Times-с мэдээллийн хөтөлбөрийн сурчлах багийг одоо Баянзүрх дүүргийн цэргийн нэгдсэн эмнэлгээс мэдээлэл бэлтгээд байна. За, Увс аймгийн Баруун Түрүүн сумын Тэг 311-р ангийн байлдагч бүрэн учрыг мэдэх зүү залгсан шалтгаанаар Баянзүрх дүүргийн цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. За гэвч түүний биеийн байдлын талаар бид нар мэдээлэл авах болсон боловч тус эмнэлгийн одоо албан хаагчид мэдээлэл өгөх боломжгүй гэсэн шалтгаанаар бид мэдээлэл өгсөнгүй. Зүү залгсан хэрэгээр цэргийн нэгдсэн эмнэлэгт дэмжлэгээ хийлгэж байгаа байлдагчийн мэдэх нь Увс аймгийн Баруун Түрүүн суманд байрлах Хөлийн цэргийн Тэг 311-р ангид өнгөрөх 5 дугаар сараас алба хааж байгаа. Түүний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэр мэдээлж байгаагаар 8 дугаар сарын 9-нд ангидаа жижигүрт гарч байхад нь дэд түрүүчийн гар утас алга болсноос сэжиглэгдэж үүний улмаас тус ангийн дэслэгч Баатар зодож 4 ширхэг зүү залгуулжээ. Тухайн үед байлдагч уг хэргийг нүүн дарагдуулсан боловч биеийн байдал муудаснаар түүнийг хагалгаанд оруулахар болж цэргийн нэгдсэн эмнэлэгт авчирчээ. Бид энэ хэргийн мөрөөр цэргийн нэгдсэн эмнэлэг орсон боловч тухайн байлдагчийн талаар мэдээлэл авах байтугай албаны хүнээс яриа өгөх боломжгүй гэдгийг хэлсэн юм а. Их сурвалжаас авсан мэдээллээр байлдагчийн мэдэх цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал тааруу хагалгаагаа хүлээж байгаа гэлээ. Хэрэв тус ангийн байлдагчийг сүрдүүлэн дарамтлал зүү залгуулсан бол хууль хяналтын байгууллага нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай. Учир нь байлдагчаа дарамтлал зүү залгуулсан бол энэ үнэхээр эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл юм а. Гэвч өнөөдрийн байдлаар энэ хэргийг хараахан шалгаж гин буруутай этгээдийг тогтоогоогүй байна.